Галзуу кино сувагтаан 5 таймер. За бүгдөө тавлаг сайхан уу манайхан. За тэгэхээр ойлгомжтой. Галзуу сервис суваг дээр маань галзуу цоврол эхэлж байна. Тэгэхээр хамгийн ихний дугаарыг нь борон коллаборашн хийгээд оруулдаг шүү дээ. Яг тэрнийхээ дагуу та нартаа амтлуулах гад оруулж байна гэж. Тэгэхээр гараад удаагүй байгаа галзуу цоврол болох The Apartment Job гэх энэ галзуу цоврлыг та нар маань тэгээд сонирхож үзээд үргэлжлүүлж үзэх хүсэл чинь төрөх юм бол галзуу сервис рүү ороод үзээрэй гэж. За тэгэхээр энэ галзуу цоврлыг та нарт ярьж өгөхөд хэдэн бороонуудтай нь бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипсээ аваад задлаад хоч. Та нар маань тэгээд галзуу сервис сувагтан сабадрагуул дараад нэгдээрэй. Ингээд энэ галзуу цоврлаа сонирхоод үзэцгээ хэдүүлээ. За сүүл 2025 оны шилдэг апартмент комплексоор шалгарсан жинхэнэ үнцэн гэх хотгонд нэг залуу цонхоор ширтэнгэ кофе уугаад сууж байгаагаар энэ цоврол маань эхэлнэ. Залууг Паг Хиган гин. Хиганыг лифтэн суугаад гарч явхад байрны хананд урт хугацааны засварт зориулан хоримтлуулсан санг шал засахад ашигласан гэсэн зар байлаа. Тэгээд Хиган явсаар ховстой очиход бүгд тэрнийг хүндэтгээд угтаж байна. Учир нь мань нөхөр бол HK Trading and Investment компаниг гүйцэтгэх захирал. Менежер нь угтаж аваад бүх зүйл хэвийн бус зүйл тохиолдоогүй гэж товч тодорхой илтгэнэ. Хажиргалтай өнгөн дээрээ хөрөнгө оруулалтын компани юм шиг харагдах тэдний офисын арын өрөөнд нууц мөрийтэй тоглоомын газар ажиллаж байна. Дахиад цаашаа арын өрөө рүү ороход тэнд нь автомат тоглоомод өрчихсөн хүмүүс ухаангүй тоглож байлаа. Дахиад цааш ороход өштэй тэнд нь бүхэл бүтэн бага оврын казино ажиллаж байна гэж бод. За Хиган бүх зүйл хэвийн байгааг өөрийн нүдээр шалгаж дуусаад менежерийнхээ товлж өгсөний дагуу ноён ууг эгчтэй уулзна. Тэр хүн тэдний их хэмжээний өртөө болцсон учраас өөрөө эргүүлж төлөх графика танилцуулж байгаа нь тэр. Мань хүн хотын захад байдаг байраа зарж хад өрөө төлөе гэж гуйсан ч Хиган байр зарагдтал хүлээхийг хүссэнгүй. Тиймээс мэрэгжилтэн залуудаа хэлээд ноён уугийн нэр дээр банкнаас зээл авахулж тэр мөнгийг нь өөрлөгөө шилжүүлж авчихад ноён ууг эгчийг хөөгөөд гаргаллаа. За тэгээ гарч ирэхэд нь өөр нэг туслах нэрээд ноён Чойг эгчийн байршлыг тодорхойлсноо хэлсэнд Хиган шууд л хойноос нь хөдөлдөг. Дүр солигдоход Хиган нэг өсвөрийн хийлчдийн тэмцээнийг үзээд сууж байна. Тэгсэн туслах нэрээд Чойг эгч орж ирж байгааг мэдэгдлээ. Тэгсэн гартаа цэсэг барьсан нэг оворчуур хэсэг залуусаас өхөн хатан зугтааж байна. Нөхөр нэг жижиг зааланд орж хаалгыг нь тогжээд тайзны арлуу гүгэд орсон ч урдаас нь Хиган гараад ирнэ. Чи хоцорчихлоо. Охины чинь үзүүлбэр дууссан. Харин би чамтай ганц хоёр үг солихоор ирлээ. Хүлээлтээ. Надад үнэндээ ямар ч мөнгө байхгүй штэ. Би цус урсгамааргүй байна. Энд дээр гарын үсгээ зурчих. Би чиний идэхгүй болгосон данснуудыг шүүж үзсэн. Тэнд чинь 300 сая суул хэвтэж байна л штэ. Гарын үсгээ зураад тэр мөнгөө шилжүүлчих. Харин энэ амь даатгалаа цуцлах хүсэлт. Цуцлаад гарч ирсэн мөнгийг чинь бид авна. Энэ харин өвөг эцгийн чинь газрын улс хурааж авсан баримт. Танайхан нөхөн төлбөр авах хэрэгтэй ч хинч хөөцөлдөг юм байна лээ. Энийг чинь бид хөөцөлдөж мөнгийг чинь гаргаж авнаа. Энэ бүгд нийлээд чи өөрөө бүрэн төлж чадах нь. Харин энэ хүмүүсийнхээ учрыг өөрөө олоорой. Бид нар хамаагүй шүү. Тэгээд Хиганыг хаалга нэхэд Чойг эгчээс мөнгөө нэгсэн хүмүүс нөхрийг үргэлжлүүлээд хөөнө. За тэгээд маргааш нэг байрны гадаа гэр бүлийн өдөрлөг болж байна. Тэнд нэг залуу хос тэмцээнд амжилттай оролцоод төрүүлж байгаа харагдсан ч үнэн хэрэгтээ нөхдүүд хосууд болж жүжиглж байгаа юм байна. Арга хэмжээ дуусахад эрэхтэй нэмэгтэйд дугтуутай мөнгө өгөөд талархснаа илэрхийлэхэд эмэгтэй нь дараагийн арга хэмжээнд дуудвал 10% хөнгөлөлт үзүүлнэ шүү гэж саймширна. Эмэгтэйг Кан Хариг нэ. Хари нэг ресторанд найзтайгаа ойр зүрэг ярилцсанаа. Найз нь тэрнийг дараагийн удаа илүү үнэмшилтэй жүжиглж, жинхнээсээ хүүхдийн ээж нэм шиг байхыг зөвлөж байна. Бас Хари хуулийн шалгалт өгөө тэнцээгүй боловч эгчтэй хуульч болсон гэж худлаа ярьсан болох нь ярианаас нь илэрхий болдог. Бас тэр их сургуулийн төлбөрийг нь төлсөн эгчтэй төлбөрийн мөнгөөс сар бүр буцааж төлөхөөр тохирсон байж. Тиймээс мөнгө олохын тулд Хари ямар ч хамаагүй цагийн ажил хийх болсон нь энэ байлаа. Энийг сайн мэдэх найз нь тэрнийг эгчтэй үннээ хэлхийг зөвлөнө. Тэгэд Хари эгчтэй үннээ хэлэхээр шийдсэн чи яг эгчтэйгээ нүүр тулсан чинь үннээ хэлэх зүрх нь хүрсэнгүй.
Тэгсэн их чинь дүүгээ хуулж болсон учраас чанартай юм өмсөх ёстой гэд тэрэнд үнэтэй брендийн хувцас авч өгсөн байсанд Харри бөөрч хэлэх үггүй болдог. Маргааш нь тэр ихчийнхээ авч өгсөн хувцсыг өмсөд ажилдаг оффистаа очлоо. Офис нь бейсментэд байдаг учраас Харри үүнээс битүүхэндээ ичнэ. Харри тэнд нэг ширээний ард суугаад төлбөрийн чадваргүй иргэдэд хуулийн үнэгүй зөвлөгөө өгдөг байж. Дүрс солигдоход гихаан хэдэн хүний үүргэвч барьчихсан уул өөдөө өгсөж явна. Тэгээд тэр оройдор гараад хамт явсан хүмүүсээ хамттай хоолоор дайллаа. Тэгсэн хамт яваа хүмүүс нь цагдаагийн мөрдөн байцаах албаны дарга Сон Дэ Үн гэх мэт хууль хүчний байгууллагын нөлөө бүхий хүмүүс байж таарлаа. Тэдний нэг нь гихааныг нэлээд алдартай дуучны концертын билетийг олж өгсөн гэж магтсан бол өөр нэг нь эхнэрт нь маш ховор үнэтэй гар цүнх бэлгэлсэн гэж магтаж байна. Тэгсэн гихаан тэр бүхнийг дандаа туслахуудынхаа ачаар олж авсан байлаа. Тэгээд гихаан тэдэнд амттай десерт гэд хайрцагтай бэлуунууд өгсөнд бэлуунуудын хажуугаар боодолтой бэлэн мөнгө хийсэн байна. Гэтэл тэдний нэг нь тамхи гаргаж ирсэн ч асаагаараа марчихч. Тэгсэн хигаан буруу харж уйлж зөв харж инээж ухаад гал олж ирэхээр доошоогүй нэ. Тэр өдөр хигаан нэг хөгшөнтэй уулзахаар ирэхэд цаадах нь нэг эмэгтэйтэй агаарын теннис тоглоод байж байлаа. Хөгшнийг Пак Юмман гинэ. Хигаан эмэгтэйд өөрийгөө Пак Юмманы хүү гэж танилцууллаа. Юмман бие муутай учраас уулан дэх совиллын газарт амьдардаг байна. Хигааны компани Пак Юмманы нэр дээр байдаггүйч. Тиймээс тэр Юмманд ноогдол ашиг шилжүүлж түүнийгээ цааш нь хийж хоримтлуулдаг болох нь ярианаас нь илэрхий болдог. Удаан уулзаагүй Юмман тэрнийг энэ замаас аль болох хурдан гарахыг зөвлөхөд хигаан дахиад жаахан мөнгө цуглуулах хэрэгтэйгээ хэллээ. Мань хигаан хангалттай их мөнгө цуглуулахаараа ихтгэлтэй залуусаа аваад хууль бус бизнесээс гарна гэсэн төлөвлөгөөтэй байна. Оройн хигааныг офстерээ ирэхэд гүрвэл хочтой нэг нөхөр надад мөнгө зээлүүл гэж хашгирч байгаатай таарлаа. Тэгсэн тэр хүн нь нэг томоохон барилгын компани нөлөө бүхий албан тушаалтан учраас хигаан энэ удаад тайвшруулад гаргадаг. Маргааш нь жинхэнэ үнцэн орон сууцны цогцлборын менежментийн офисын ажилтнууд сөөхөн зөвлөлийн гишүүний сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Харригийн эгч Хажион тэр цогцлборын менежментийн офист тодорхой албан тушаал хашдаг бололтой. Гэхдээ тэр дүүгээ тогтсон ажилтай болсон учраас цаашид тэнд ажиллах бодлогоугээ менежментийн офисын менежер Чойг эгчид хэлсэнд цаадхан тэрнийг үргэлжлүүлээд ажиллахыг гуйдаг. Энэ үеэр банк хил ам хийж байдаг оршин суугч Сүгчин офист нэрээд байрны шалны засварын мөнгийг оршин суугчдын зөвшөөрөлгүйгээр урт хугацааны засварын сангаас гаргах болсонд сэтгэл дундуур байна гэд хил ам хийж эхэлнэ. Ингээд тэднийг маргаж байтал байрны пентхаус давхарт амьдардаг жинхэнэ үнцэн цогцлборыг барьсан барилгын компани захирал И Чунван ирсэнд тэнд байсан бүгд бушуухан босож тэрэнд хүндэтгэл үзүүлж байна. Захиралч тэдэнд тортой бэлэг өгөөд хүн надад бэлэг өгсөн ч би ганцаараа барахгүй болохоор та нартай хуваах гээд аваад ирлээ. Гэсэнд цаадуул нь баярлж байна. Дүрс солигдоход ууланд байх нэг эдлэнд 4 хар машинтай томчууд цуглж байна. Тэд бол иргэний асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Сон, ерөнхий прокурор Чой, дээд шүүхийн шүүгч Ю, Гунгён Дэйли санны ерөнхийлөгч И Сангю нар байлаа. Тэд нар цуглаад тарьсан модоо тайрч орчлон цаашдын улс төрийн нүүдлээ ярилцсан. За сори байж гараа борон та нартай гялсны галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарлаа хандуулсан баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Нөхдүүд улс төрийн нэг фракцийнхэн бололтой. Нөхдүүд дараагийн ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа Ким гэгч улс төрчийг дэмжих талаараа зөвлөлдөж байлаа. Тэгсэн тэдэн дээр нэг хүн ирсэн нь жинхэнэ үнцэн орон сууцны цогцлборыг барьсан барилгын компани захирал И Чунван байж таарна. Нөхөр тэднийг санхүүжүүлдэг учраас дунд нь нэлээд нөлөөтэй болох нь ойлгомжтой. Тэгээд И Чунван захирал тэдэнтэй мод тарьж байтал цагдаагийн газрын дарга комиссар Куак гэгч ирсэнд бүгдээрээ гайхаж байна. Тэгсэн Куак комиссар клубт нэгдэх хүсэлтэй учраас Сон нарийн бичгийн дарга урьдсан нь энэ байж.
Тэгсэн дунд нь цагдаагийн дарга ирсэнд бусд нь илэрхий тавг үзэж байна. Бандсан Куа комиссар тэнд байсан хүмүүсийг амаа олохгүй магтсанд захирал яриаг нь тасаллаа. Та ч нарай өдөржин биднийг магтах гэж ирээгүй үсттэй. Сон дарга, та гол юма хэлээгүй мүү? Би харин хэлэх гэж байсан юм. Та мундаг хүү юм аа. Гэхдээ манай клубт дурын хүн ингэж орж ирж болохгүй л дээ. Тийм ээ, би мэднэ. Тийм болохоор 10 тэрбум. 10 тэрбум байгаа юу? Юу? Энд байгаа хүмүүр дор хаяж 10 тэрбум вон нийлүүлэх боломжтой байх ёстой. Та манай One Club нэгдэхийг хүсэж байгаа бол 10 тэрбум вон авчирна. Энэ бол элсэлтийн хураамж. Клубт орохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа гэдгийг чинь нотлого гэх үү. Та бидний нөхцөлийг мэдсэн учраас яваад мөнгө бэлэн болохоор хүрээд ирээрэй. Зангид аргагүй байдалд орсон Куа комиссар эргэж ирээд хамтрагчтайгаа яаж 10 тэрбумыг босгох вэ гэдгийг бодно. Би энэ албанд 30 жил зүтгэхтэй. Цэвэрхэн явж ирсэн гэж хэлэхгүй. Бас бус юм зохицуулахгүй гарч л байсан. Энэ томчуудын яриаг сонсоод одоо эргээд бодох нэ илүү их бохир ажиллах ёстой байж гэж бодож байна. Надад 2 тэрбум байна. 8 тэрбум сох дутж байна. Та өөрөө ийм ажилд гараа бохирдуулж хэрэггүй гэж бодож байна. Харин таны өмнөөс тэр мөнгийг танд цуглуулж өгч чадах нэгнийг олохтол болно. Би нэг найдвартай хүн мэднэ. Пак Хиган гэж захирал байгаа. Тэр хүн юуг л бол юуг хийж чадах хүн. Ингээд Куа комиссарын хамтрагч цагдаагийн мөрдөн байцаах албаны дарга Сон Дэун гихч байлаа. Хиган тэрнийг найзуудтай нь үе ууланд аялуулж хагуулдаг учраас тэр Хиганыг сайн мэддэг байлаа. Тэгээд Сон дарга шууд Хиган дээр яваад очно. Би ямар гавья байгуулсан болоод энэрэ болсон хан та над дээр морилж ирдэг үлээ. 10 тэрбум. Надад 10 тэрбумыг цуглуулж өг. 10 Та ч намайг яаж барьцаалдуулахаа мэдэх юм аа. Би таныг уурлуулах ямар нэг юм хийгээгүй үсттэй. Хэрвээ тийм юм хийсэн бол намайг өршөөгөөрэй. Тийм юм биш ээ. Зүгээр л насан туршдаа төлөх мөнгөө нэг дор төлчих гэж байгаа юм. Бид чамайг олон жил хайцалсан. Чамайг их мөнгө цуглуулсан гэдгийг мэднэ. Хэрвээ мөнгө чинь хүрэхгүй бол чи яаж мөнгө олж чадах хүн гэдгийг чинь би мэдэж байна. Би олон хүний гар хүндрүүлдэг болохоор надад нэг их мөнгө үлддэггүй юм л да. Тийм болохоор буруу ойлголтоо нэг тийш нь болгох нь зүйтэй юм шиг байна. Намайг тоглоод байна гэж бодоод байна уу? Би тоглоогүй гэдгээ нотлох хэрэгтэй юм шиг байна. Тэгэд Сондаргыг гарч явах гэсэнд Хиган сандраад тэрнээс зурлцсан ч цаадах нь ирчээрээ гараад явлаа. Харин Хиган тэрнийг өөрөөс нь мөнгө салгах гэж зариуд Тэнгэрийн их мөнгө ярьж дарамтлж байна гэж бодоод үлднэ. Маргааш нь мань хүнийг офстой эртэл цагдаа нар баахан хүнийг бариад гарч байна. Хиган сандраад Сондарг руу залгасанд цаадах нь утсаа авдаггүй. Тэгэд өөрийнхөө офст эртэл цагдаа нар офсыг нь битүүмжилж байна. Эннээс гадна туслахуудыг нь ирж явах замд нь янз бүрийн худал шалтгаанаар нэг бүрчлэн баривчлаад авлаа. Тэр бүхэл аавыг нь хүртэл баривчилжээ. Харин Хиган цүнх дүрм хөнгө бариад Сон дарга дээр ирээд өвдөг согдно. Энэ удаад би ийм л мөнгө олж чадлаа. Би энийг танаа залуусыг тавьж явуулсны хөлс гэж тооцъё. 10 тэрбумыг цуглуулхад залуус чинь чамд хэрэг болно гэж бодож байна. 3 сарын хугацаа байна шүү. 3 сарын дараа 10 тэрбумыг ойлгосноо. Пак юмманыг яах гэж байна? Надад барьцаа хэрэгтэй. Мөнгө авчирч өгөөд тэр хүнээ гаргаж аваарай. За ингээд Хиган гарцаагүй байдалд орлоо. Тэгээд тэр анх Пак юммантай танилцаж байснаа санана. Ахлах ангийн сурагч байхад нь анх юмман гэрд нь ирж байж. Аав нь юмманаас 30 сая вон зээлхтэй хүүгээ барьцаанд нь тавьчихсан нь тэр байжээ. Орлсон Хиганыг аавыгаа олоод очтол аав нь нэг тоглоомын газар юу ч болоогүй юм шиг тоглоод сууж байлаа. Хиган орлсондоо аавыгаа барьж аваад хашгирсанд хамгаалагч нар тэрнийг гадагш нь гаргаад хайжээ. Тэгсэн юмман тэрнийг өрөвдөд өөрийнхөө дор ажиллах болсноор тэр хоёр эцэг хүү шиг дотонцсон байх нь. Хиганыг шоронд ирээд юммантай уулзаад өмнө нь шоронд орж гарч явсан юмманч юу ч болоогүй юм шиг л сууж байна. Хиган намайг суллах гэж битгий яар. Угаасаа надад хугацаа багуулсан. Харин залуусаа бод. Тэд чамд л найдаж байгаа. 20 жилийн өмнө миний дор ажиллаж эхэлснээс хойш чи үнэхээр сайн хүү байсан. Харин одоо цаашид бусдын төлөө биш, өөрийнхөө төлөө л амьдарч ихэл. Чадахгүй. Би тэхгүй.
Тэгээд Хиган гараад явлаа. Хиган залуустайгаа хуралдсанд цаадуул нь бууж өгч болохгүй. Сон даргаыг буулгаж авах тийм хэцүү биш гэж зүтгэж байна. Ямман бол дүнгэж ихлэл залуусаа. Тэр та нарыг аваа хараандаа оруулсан. Бид нар илүү хөдөлгөөн хийвэл тэр та нарыг нэг нэгээр чинь дуусгана. Тэгвэл 10 тэрбумыг хаанаас олох болж байна? Тэр биднээс аль хэдийн 1 тэрбумыг авсан байж одоо яаж 10-ыг нэхэж чадж байна? Залуусаа, та нар одооноос мөрөө хөөцгөө. Би энэ асуудлыг өөрөө шийднэ. Та нар ямар гэмт бүлэглэлийн гишүүд биш. Би ч гэмт бүлэглэлийн толгойд өгч биш. Би бол компани захирал. Та нар миний ажилтнууд. Тийм учраас одоо төрдөө холбоогоо тасалцгаая. Дараа нь эргээд нэгднэ. Асуудлыг би зохицуулах болохоор одоо та нар явцгаа. Ингээд 3 туслах нь гарч яваад 3 тийшээ салаад явцгаалаа. Тэгсэн удалгүй нөгөө хоёрыгоо төрүүлчихэд ирлээ. Гэсээр нэг нэгээрээ буцаад хүрээд ирлээ. Тэр гурвыг ч бас Ямман баг залуугаас нь дэмжиж тусалж ирсэн учраас тэд Ямманыг сулалж авахын тулд Хигантай хамтрахаар шийдснээ хэлдэг. За ингээд тэд 3 сарын дотор 10 тэрбумыг олох ажилдаа орцгоно. За sorry, борооны гоё хэсгээр нь дуусгацсан уу. Тэгэхээр та нарт маань үргэлжлүүлээд үзэх хүсэл төрж байвал галзуу series сувг руу ороод үргэлжлүүлээд үзээрэй. Тэнд бороон бүтнээр нь ярьж байгаа шүү гэж. Та нар маань тэгээд галзуу series сувгтай сабадараагүй бол дараад нэгдээрэй. Энэ мэд олон галзуу цувралууд тэнд яригдсаар л байгаа шүү гэж.